Яг одоо сэтгэлд чинь юу болж байна? Дараагийн нэг цаг би ганц ч үг хэлэхгүй гэвэл та энд байх уу? Юу болохыг мэдчихэв. Та зүгээр суугаад, хүлээгээд, өөдөн, ийшээ тийшээ харна. Хэд хичнээн гэрлийн шил байгааг тоолно. Хідэн гэрэл байна. Таазанд хідэн төмөр байна. Эргэн тойронд хичнээн хүн сууж байгааг тоолно. Эцэст нь энэ бүхнээсээ ч өөдөн. Ингээл. Тэгээд унтаад өгнө. Эсвэл ундууцна. Юу биднийг ундууцуулдаг гэж хүлээлт. Тийм үү? Юу тайван биш болгодог вүлээ? Хүлээгээл. Тайван биш болчдөг. Харин хүлээн гэж юу болохыг ойлговол зөвхөн хүлээх нь танд бясалгал болдог. Зүгээр л хүлээх нь дотоод бүтээлч байдлын гүн мэдрэмжид нөлөөлдөг. Хүлээлт бол уулзвар. Нэг талд нь та сэтгэлээр унж, ууралж, танд сөрөг мэдрэмжүүд төрдөг бол нөгөө талд хүлээлт багахан нам гүмийг бий болгож бүтээлч байдлыгт нь ил гаргадаг. Та чимээ шуугантай орчинд бүтээлч байж чаддаг уу? Архитектур төлөвлөлт хийх боллоо гэж бодъё. Эргэн тойрон маш их чимээтэй хүмүүс шуугаад та төлөвлөж чадах уу? Үгүй. Ямар нэг зүйл бүтээхэд юу хэрэгтэй вэ? Нам гүн байдал. Бидний сэтгэл үргэлж галзуу хулган дээр хурдалж явдгийг мэдхүү. Цаг үргэлж бодоод, төлөвлөөд, байнга л зөв, буруу зохицуулаад завгүй байдаг. Ийм байхад яаж бүтээлч байх вэ? Тэгэхээр бүтээлч байхын тулд хүлээлт гэж юу болохыг мэдэх хэрэгтэй. Хүлээлт бидний дотоодод нам гүмийг бий болгодог. Та одоо хүлээж чадах уу? Би юу ч хэлэхгүй. Дотор чинь юу болж байгааг анзаараарай. Хүлээлттэй гар барьж чадах уу? Та хүлээх процесстэй гар барихдаа хязгааргүй үүдийг аль хэдийн нээж яадаг. Дараагийнх нь юу вэ? Дараагийнх нь юу ч биш. Ингээл болоо. Ингэж бодох мөчөд тайвширч байгаагаа анзаарч байна уу? Сэтгэл чинь ийм байхад өөр юм байхгүй, өөр юу ч болохгүй, ингээл болоо, дуусаа. Яаж вэ? Сууларч байна. Хаа нэгтээ ямар нэг зүйл сууларч байна. Хүлээлттэй гар барихад амьдралаас чинь сэтгэл уналт гэдэг зүйл үгүй болдог. Энэ бол бясалгал.